одоо өсөр шараж гүйж явлаа. Энэ манай миний амьдсан байр юм. Не сразу все устроилось, Москва не сразу строилась. За өнөөдөр аяллаа тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчдийн хувьд ингээ 3 дахь өдрөө Москва хотоор аялж байна. За одоо бид нар Москва голын хажуухан талд хуучны өнгө төрхийг хадгалсан гайхалтай ареанд ирчээд байж байна. За энэ ареанд манай хөтлөгч Дооли ахын бага нас өнгөрсөн. За таны хувьд 60 орчим жилийн дараа за бараг төрж өссөн гэж хэлж болохоор годомжиндаа ирээд танд ямар сэтгэл төрж байна? Сэтгэл их хөдөлж байна. Хүн бол ер нь ингээд дурсамжаар амьдардаг. Аав маань 62 онд Москвагаас монгол хэлээр явуулах нэвтрүүлэг гэж одоо Москвагаас ярьж байна гэж 5:39 цагаас хөлөө радиогоор явдаг гэсэн. Тэрний ерөнхий редактороор томилогдож ирээд манайх энэ байранд амьдрах болсон тийм түүх байдгийг. Би тэгэхэд 5 настай хүүхдээсэн. Тэр нэг годомчны наагур ингээд бороотой үед ингээд ус урсаад жижигэн горхинууд бий болчдөг байсан. Тэгээ тэр горхин дээр оргил одоо инхрема гэдэг миний дүүнер бүгдээрээ бид нар энэ аркер гүйж гараад тэнд ингээд цаасаар усонгоц игээд хөвөлдөг байсан. Гой түүх байдаг. Энэгээр ингээд Эрдэнэ шишийн баахан одоо өр хөвлөрцөн. Тэгээд сүүлд нь түүхийг эргээд судлаад ирсэн хөршөөгөө нэг тийм зөв ч юм уу буруу ч юм уу тэр үед нэг кукурузын хувьсгал гэдэг нэг юм хийдэг байхгүй юу. Одоо кукурузоор ер нь амьдрын бүгдээрээ гэдэг. Тэгээд тэрний юу энэ манай байранд хүртэл ирсэн. Тэрнийг би жоох хөвгт. Анх би энэ телевизээр үзчихсэн энэ байр. Вовка Емельянов гэдэг манай ангийн одоо миний орос найз тэднийх нэг юм жижигэн дэлгэцтэй телевизэртэй. Тэгээ энэ цаатлын патисэнд байдаг гэсэн. Багада та ер нь хэрэг тийм дөрсгөө хөхд байв. Бас Орсын айгуу хөдөлгөөнтэй манай дүү оргил бургас барьсан тэнд Чингис хаан ингэж одоо байлддаг байсан. Тэгээд тэр үед нэг аав ээжийн галтгоон дээрдэг яриан сонссон. Тэгээд Чингис гэж нэг том сэлэн барьдаг нэг тийм мундаг баатар байсан гэдгийг бол хар багаас одоо ойлгоцсон байсан. Тэгээ Орос хүүхдийн толгойг хаглаад буун асуудал болж исэн юм түүх байдаг. Тэгээ энэ байрны дотор чинь одоо тийм Орос хүүхдүүдтэй тоглоод гэмгүй юм доо тэгээ хүүхдээ. За энэ байр бол нөгөө Сталины одоо байшингууд би энэ бага насныхаа дурсамжийг далимдуулаад өнөөдөр гонолцойтойгоо одоо энэ Народная гэдэг годомжоор алхалж яваад энэ хуучны Сталины ампирын одоо орсгол хэв зовөр архитектурын уран барилгын хэв зовроор барьсан байшинг бас энэ дотор амьдарч ирсний хувьд бас танилцуулчихэд дэлмэрнэ гэж бодсон юм аа. Энэ байрны одоо ампир гэдэг нь нэгдүгээр дэх сүрлэг одоо энэ нэг биш патесны дээдлийн нэг таглаа шиг юм байна шүү дээ. Энэ чинь ингээд нэг юм хээ угалсан юм сонин нэлээд классик маягийн классицизм гэдэг арт деко гэдэг тэр юг сүлд нь ингээд Оросын архитектурууд одоо Итали, Францын уран барилгын бас гайхамшуултыг ашиглаж босгосон байшингууд шүү дээ. Тэгээ энийг ерөөсөө нураадгүй нэг гайхамшигтай Оросод 30-аад оноос түүхэн явж байгаа ийм стил маяг шүү дээ. Юу гэсэн үг вэ гэхээр Москва бол яагаад дэлхийн хамгийн гоё хотуудын нэг гэхээр нөгөө хуучныхаа ямиг хадгалж чадчихэв тий. Шинэ маш өрж байна. Манайх бол ерөөсөө ингээл юм л бол устгаж унгаачих гал алчих гал засгийн газрын ордны ардлын 2 арктай байр шүү дээ тий. Ампир шүү дээ ерөөхдөө. Тэгээд тэр байшингууд өнөөдөр ингээд Улаанбаатарыг бас хөөрхөн чимж байгаа үстэй тийм тийм ээ. Одоо тэр энэ нэг суур морийн та нар санаж байгаа үстэй Улаанбаатар тийм. Энэ шин тэр ордны ардлын байр одоо тэрний хуучин баг тойргийн байрнууд нь шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө бас ампир талах шүү дээ. Ардлын хэсэг нь тийм хагас багн тий маягтай. За энэ байшинг харахаар шүү дээ. Таас нэг өндөр харагдаж байна. Таа айгүй өндөр. Доторх квартируудынх нь саруул тэгээд их өндөр таацтай. Тэгээд эн чинь гадна талаас нь харахад бас уран барилгын бас тийм гоё юу харагдаж байгаа үстэй. Нэгээс нь музей хот үстэй. Санкт Петербург бүр гоё болно гэсэн.
За манайх ба штэ одоо энэ патисэнд байсан. Тор ямар очиртай вэ? Аль тор. Энэ юунаас хамгаалж байгаа нөгөө мөс ингээд унц толгой дээр унч хүн алаад байна штэ. Тийм. Тэрнээс хамгаалж байгаа юм тор багтай. Бага насны хүмүүжил ч мэдээж Орос цэцэрлэг, Орос сургуулиар явсан. За мэдээж таны амьдралын энэ олон жилийн хугацаанд бас үзэл баримтлал амьдралын чинь туршид бас нөлөөлж чадсан уу? Одоо та юу гэж бодож Миний амьдралын сурах хичээл болсон шүү дээ. Би нэгдүгээр уншиж сурсан. Одоо цаасан ном тий. Би анх одоо энд жоох хөвгт байхдаа Корничковскийг уншижээ. За тэгэл Мойда дээр Маршак гэдгээр Оросын мундаг хүүхдийн Агния Барто. Одоо яг хөө тэр нэрнүүдийг нэрлэхээр нэг сонирн биш санагдтолоо. Гэхдээ миний үеийн, миний дээдлийн үеийн бас ихэднүүд энийг бол сайн санаж байгаа. Манайхных одоо бүх юмыг баруунаас сурсан шиг ойлгоод байдаг. Үгүй шүү дээ. Энэгээр дамжиж энэс соёл боловсрал суур хүмүүжил энэ чинь Оросоор дамжиж л орсон шүү дээ. Тэр шууд Америк, Европоос ороогүй шүү дээ. Монголчууд эднэр. Тэрнийг одоо манай зарим орчин үеийн цээжэд илтсэн залуучууд бол их буруу тайлбар хийгээд идэг. Би бол шал өөр тайлбар хиймээр санагддаг. Рок хөгжимч гэсэн Оросын хүчин зүйлгүй ярьж ерөөсөө болохгүй шүү дээ өндөр тий. сони юм а тий. Одоо ингээд 60 орчим жилийн дараа ингээд Москвад ирсэн хоёулаа нэвтрүүлгийг явж идэг. Тэгээ хүний амьдрал бол таны өнгөрчсэн тоолж өнгөрөөсөн амьдрал ч юм уу хугацаа хэр хурдан өнгөрөв? Нэг мэтгэл өнгөрчдөг. Би одоо энэ дээрэл 5 настай хүүхд энд тоглож исэн гэж бодоход Монгол 60 гэдэг чинь бас учиртай л юу байд юм бэ те. Ингээд бүхэлдэн амьдрал маань ингээд их хорд өнгөрд юм байна. Энэ дээрээ ган үлзээ би чамд нэг ямар юм үзүүлэх гэсэн гэхлээр Дворовс гэж двор гэж байдаг шүү дээ. Одоо байр. Монголоор байр гэж. Бид нар 40 мянган хүүхдүүд чивэтэр те. Чи данаа 2 дугаар 40 мянга, манай 1 дугаар 40 мянга их дэлгүүрийг тойрсон хотын яг төв. Тэгээ одоо тэнд тэр байрны дотор тоглодог. Тэр байрны соёл, орцны соёл. Энэ чинь одоо нэг ясны энэ Москвагийн байрны энэ уламжлалууд тэнд Монголд хотшил болоод урбанчлал гэж одоо шинэ маягийн ийм олон орцтой байр бий болж ийм хүрээ маягийн хийж тэгээ одоо энэ хүүхдийн тоглоомны талбай тэр биш үү? Тэгээ манай цонхны санаас энэ байна. Энэ нэг цонх нь энэ байгаа. Хэдэн давхар? 2 давхар. Тэгээ энэ ийшээ галдгооны цонх хардаг байсан. Энд бид нар чинь нэг Орос маслын тэргээл одоо яригддаг шин. Анх тэр шинэ галтгооны өрөөнд ингээд энэ байр руугаа хардаг цонх байна. Энэ байрны дотор бид нар хүүхдүүд тоглодог байсан. Тэгэхээр энэ тэр уламжил хотод очиод манай байрны дотор яг л тэр байрны дотороо тоглодог тий. Тэгэл энэ дотор чинь байрны атман затман тэргээл бүх амьдрал бужигна шүү дээ. Одоо энэ хаягийг хараад би өөр маш сэтгэл Краснохолмская набережная гэж. Тэгээ манай Вовка Емельянов тэр патисэнд байсан. Би тэр нэг ангид байсан. Өглөө гараад хоёлаа сургуульд явдаг. Энэ нэг Москва голын хөвөн дээр жижигхэн хөлбөмбөгийн талбай цөөрөн байсан. Тэнд хөлбөмбөг тоглоно Орос хүүхдүүд. Тэгээ энийг би одоо энэ цонхыг хараад надад баг ингээд огсож байгаа байхгүй би жоох хүүхдээс энд тий. Одоо Вовка багын найз чинь хаана байна? Тэр холбоо байхгүй. Мэдхгүй тэгээ би ер нь бол бодож исэн энэ жди миний энтрээр нэг тийм сурагч юм тавиал яадаг бол айгүй л өөрхий их амжилттай яваа. Нэг бол архиа угаад байж байгаа л ийм хоёр зам л байна шүү дээ. Тэгвэл би найзыгаа одоо заавал архиа ууж байгаа гэдэг нь ямар утгатай гэхээр нууц биш. Хүний амьдрал янз янзаар явдаг те өрнөдөг. Тэгээ одоо тэр аркаар чинь бид нэр гарчгүй. Энэ цааталт нь жижигхэн хүнсний дэлгүүр байдаг. Ээж маань талханд гүйлгэн тэгээ талхаа авна шүү дээ. Одоо нэгэнт бид нэр хотын соёл гэж ярьж байгаа учраас соёл чинь юун дээр байдаг гэхээр
тэр барилга байгууламж энэ бүхэн чинь тэр өнгө төрхийг хадгалж явдаг. Яагаад устгах гэдэг юм бэ? Нэг л тий. Би бол энэ дээр айгүй ингээд зүрх шимшрээд идэв. Тэр байшин маш ямар ч байж болно. 40 мянга тентэр хуучирсан байж. Гэхдээ Франц хүн бол ярьж л хэлсэн шүү дээ. Эртээ инээгээд тий. Танаа энэ байшингууд юу манай 200 300 жил болсон байшин янзлаад байлгаад Парис болоод ах чинь та нар энийг одоо хуучирсан барьсан сүнлөө шатлаа нурлаа гэл ингээд идэг. Энэ буруу л гэж би ойлгодог. Таны байж исэн газраар ингээд аялал ингээд явж хахад хоёр том байшингийн голд маш том зай байна. Тэгчүүд нарлаас суудаг. Манайх бол одоо энэ хоёр байшингийн голд айгуул энд одоо байшин барьж дахиад нэг байшин бариад тэгэл ингээд хүмүүсийн эрх чөлөө гэдэг юм чи байхгүй. Бид нар одоо Монгол улс эх орныхоо төрсөн нутгийнхаа одоо элдв янзаар тэгж муугар ярьж байгаа гэдэгтээ биш. Бид нар энийг яаж гоё ойлгох вэ гэдэг утгаар л ярьж байгаа шүү дээ тий. Одоо орчин үеийн байрууд ингээд галтгоо том өрөөнүүд нь хамтдаа нийлцсэн. Хуучны байшингууд би бас 40 мянгатын үлдэгдэл нөхдүүдийн хувьд ингээд бодохоор галтгоо тустай байшин маш их тав тух илүү. Барууны одоо интерьерэл одоо том заалмал болгоол ингээл нөгөө хуушур байвал хуушурных нь тос юу ингээл тэр өрөөнд нэвчээл те. Тэгэл ус гоожуулахаар чимээ ороод ирж. Тэгэл би бол тэр хуучныхаа тэр байр интерьер дотор орчин одоо зохицуулт нэг зүв байсан юм болов уу гэж. Яг бас молгоо биш л байсан байгаа шүү дээ. Одоо жишээл тэр үедээ л энэ байшингуудыг би ингээ харсан чинь зүүдэн дарамгүй явдал киноны зураг авалт хийсэн байшин төстэй. Тэгээд тухайн үед таныг амьдарч ирсэн нийгмийн үед байж штэ. Одоо барууны янз бүрийн хөгжим үзэл сурталыг нэлээд хорж ирсэн үү? Тэр үед би жоох хөвгтөөсөн. Зүгээр яг одоо Эдита Пьеха вечермэхо гэж одоо манай цэцгээ дуурчин дуулдаг байсан. Эсвэл Королева Красота гэх муслим магамаа гэдэг агуу дуучин. Энэ хоёр жишээлбэл яг мандчихсэн үе. Твист гарч ирсэн үе те. Тэгээд барууны нөгөө дуу хөгжим чинь хэдийгээр хориотой хаалттай байсан ч гэсэн дуу хуур гэдэг чинь агаар шиг орж ирдэг те. Яаж ч хориод нэмэргөө одоо Поиши гитары гэдэг хамтлаг жишээлбэл анх Beatles-ийн одоо горон гитартай бөмбөртэй ингээл эхэлж исэн намайг жоох хөөхт багт л те. Тэгэл би ч нэг Кремли ялканд бас орж исэн юм азтай жоох хөөхтүүдийн нэг том мундаг бэлгэнүүд авдаг. Одоо том дуучид бас дуулдаг. Тэгээд яг сүүл хожим хойно би хамгийн анх нэг Франк Синатра, Нэнси Синатра Something Stupid гэдэг дууг ийм мелоди бүсийн олон орос дуунуудын дундуур ингээ хавчаад ямар аргаш хавчсан байсан. Тэгээд тэр дууг би анх сонсчод миний рок хөгжимд одоо дурлах хамгийн анхны суурь тавигдсан гэж бол. And if we go someplace to dance, I know that there's a chance you won't be leaving with me. Then afterwards we drop into a quiet little place and have a drink or two. За тэгээ аав маань одоо тэр үед нөгөө сонгодог хөгжим тавьчихдаг гэртээ зөөлөн те. Тэгээд Энрике Карузогийн Пянцентер одоо аваад те. Эсвэл Рашид Бейбутов ч гэдэг юм уу те. За тэгээд Ничаевын дуу аав маань өөрөө нөгөө дуунтах дуртай байсан. Ничаев гэдэг мундаг тенор байсан те. Тэрний хөгжим Пянц. За тэгээд цаашлбал одоо Кобзон ч дөнгөж анх залуу дуулж исэн үеийн тийм пянзнууд нөгөө Кругозор энтертэй бид нар чи Монгол очиж ялаа шүү дээ. Тэгээ радиолог гэдэг ийм дөрвөн ийм нарийнхан хөлтэй радио одоо юу хоёрыг комби болцсон. Дээр пянц тоглуулагчтай. Тэгээд 40 мянгатад одоо анх очил манай байрны хөвгтөд орж ирээд өөх ямар сони юу байт юм бэ гэл ингээд анхны нөгөө нэг
уян гямзнууд шүү дээ. Тэрний чинь бас ингээд тавьдаг тэр айлуудын нэг л байсан. Би тэрийн хувьд за Дооли ахыхаа багада өсөж тоглож явсан энэ газраар ингээ сайхан аяллаа. Тэгээд танд ч гэсэн бас сайн сайхныг өсөй өрөө үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа. Бид хэдийн хувьд ч гэсэн сайхан дорсомж сэргээсэн. За манай бас үзэгч одоо хүмүүсийн хувьд бас хуучны нэг тийм юу гэдэмдээ хуучны нэг сайхан дорсомжийг бас илэрхийлж гаргасан тийм сайхан хэсэг боллоо гэж би бодож байна. За баярлалаа. За хоёлаа цаашаа явъя да. Я сайн байна уу? Явж ирвөө. Сайн сууж юу. Сайхан амарч байна уу? Сайхан. За манай аялын тойрог нэвтрүүлгийн үзэгч та бүхэнд сонирхолтой ах トゥ хоёр хөгжмийн зохиолч байдаг Хэсэг Тогтхын Алтан гэрэл дүү нь Хэсэг Тогтхын Мөнх ертөнцөд би дүүтэй одоо их найз Алтан гэрлийг сайн мэднэ. Манай Монголын хөгжмийн зохиолчдын холбоог удирдах байгаад за та хоёр чинь ах トゥ хоёр Чайковскигийн одоо консерваторид юу хийж байгаа билээ гэдгийг нэг давчгаа яриад өгсөн. За хас нэг. За сайн байцгаана уу. Тэгээд бид хоёр харин энэ сая намар Чайковскийн нэрмжит Москвагийн консерваторт суралцахаар хурж ирээд мэрэгжил дэвшлэж байна. Энэ сайхан түүхтэй Оросын хамгийн алдартай Орос төдийг бас дэлхийд гайхсан сайхан сургууль те. Энэ сургууль бол 1866 онд байгуулагдсан. Эдүгээ бол 151 жилийн түүхтэй энэ сайхан сургууль юм. Бас энэ түүх дотор нь бас монголчууд ороод энэ сайхан багш нараас эрдэм ном сураад ингээд ирж байгаад их баяртай байна. Манай Алтан гэрэл чинь Москвад төгссөн тийм. Би Москвад төгссөн. Москвад дараа нь Санкт-Петербургийн консерватори, Римский-Корсаковын консерваторт бас алдартай Тишенко гэж алдартай жүн зохиол багш дээр бас 1-р симфони бичсэн. за манай Мөнх ертөнц бол Санкт-Петербургт төгссөн тийм ээ. Бас Тишенкогийн шав гэдэг л шав тийм. 2003 оноос 9 оны хооронд төгсөжсэн тийм. Энд мэрэгжил дэвшлүүлээд явж байна. Тэгээд орд сайхан уран бүтээл тойрож байна. Номын дуу эргээ сонссон чинь сайхан байна тийм. Нөгөө нэг дуурай дуусгаж байна тийм. За тэгээд бас симфоник уран бүтээл юм гэж байна. энэ одоо хэдэн ямар хугацаагаар сургын даяарч байна? Энэ одоо бид хоёр бол 2 жил болно. Москвагийн консерватор ч юм бол зөвхөн сургалтын байгууллага бас биш. Нөгөө талаар одоо та бүгд харж байгаа яг энэ хөшөөний ард бол одоо Москвагийн консерваторийн одоо их зал биш. Энэ хажууд одоо Мали зал нь байж байна. Энэний цаана Рахманинын зал байж байна. Энд Мисковскийн зал байж байна. Ингээд ерөөсөө хөгжмийн том юм чинь цогц ертөнц учраас энэ дотор ч ороод тэгэл буцлаад тэр бүх юмтай л явна шүү. Та хоёрын хувьд одоо хөгжмийнхаа уран бүтээлийг энэ консерватор дотор одоо тоглож гин үү? Оросын үзэгчид одоо Орос багш нар маань Монголын одоо бүтээлийг одоо хэр хүлээж авч байна? Ер нь бол сайн шүү дээ. Манай дөнгөж саяхан нэг зүгээр сонин хэлэхэд сая ихч манай одоо Санкт Петербургийн сайн цэцэг гэх төлөвлөр орч. Сая ихч бас Москвагийн консерватор төгссөн шүү дээ. Тэгээ дөнгөж бараг 7 хоногийн өмнө энэ алдартай Мали заал нь концерт тоглоо явуулсан шүү дээ. Рахманинын заал, Мали заал нь. Тэгээ одоо Свердловскийн одоо филармоник удирдах байгаа манай Баатар жаахын хүү шүү дээ. Инкватор гэдэг. Тэгээ инкваторыг сая Москвагийн одоо филармон дээр хурж ирээд тоглолт хийчихэл явуулсан шүү дээ. Тэгэхээр чи ерөөсөө ингээд хүмүүс таньж гэн инхээ гэдэг энэ орсууд мэдчихээн, саяа гэдэг мэдчихээн тий. Одоо бидний одоо хөгжмүүдийг ингээд мэргэжлийн хичээлүүд дээр сонсоход бол айгүй их сонирхол. Монгол хөгжим, Монголын тийм нэг өөрийн гэсэн өрмөц, лаад, дуугарал тийм ээ. Кварт, квинти, аккордуудаа аваад пентатоник гэдэг нь ер нь их сонирхолтой шүү дээ. Монголын одоо цөөхөн урлаг судлаач нарын нэг оюун цэг багш маань сургуулийг төгссөн шүү дээ. Тийм хөгжмийн судлаач Дөрвөлжингийн оюун цэг багш маань энэ сургуулийг төгссөн. Энэ сургуульд маань одоо бас ямар онцгой тоглолтууд үйл явдал болж ирсэн бэ? Энэ сургууль чи одоо тэгэл бид бүгдийн сайн мэдих Чайковскийн конкурс байна. 5 жил нэг удаа болдог. Одоо хөгжмийнхний донд бол олимп штэ тийм ээ. Тэр одоо энэ том конкурс чи энэ яг л энэ сургууль дээр бүх процесс нь явагдаж штэ. Одоо бидний энэ ард байгаа энэ Бошоо заалд чин манай Ариун Баатар эднэр Россини Сивил үсчин дуулаад тэгээ Путин ерөнхийлөгч хурцыг сонсоод тийм ээ. Энэ бүх түүхийн энэ бүх юм чинь ерөөсөө энэ консерватор штэ. Яг Мали заал, Рахманинын заал бүгд нь болдог. Чуудаараа нэр бахархахгүй байхын арга алгаа тий. Тийм. Би боддیں۔ Энэ Москвагийн
хөгжмийн сургууль гэдэг бол зөвхөн Орос орных биш. Энэ дэлхийн одоо хамгийн том хөгжмийн одоо ноён оргилуудын нэг. Энэ бол дэлхийн одоо том хөгжмийн сургуулиудын нэг ялцчихгүй юм. Тийм ээ. Оросоос одоо Оросын сонгодог хөгжим гэдэг чинь дэлхийд анцтай шүү дээ. Чайковский гэл энэ одоо хүний нэрмжит сургуулийн Чайковский гэдэг чинь одоо дэлхийд дээр хамгийн их тоглогдож байгаа хөгжмийн зохиолч шүү дээ. Одоо Сергей Рахманинов гэж бид мэднэ. Одоо Америкт хамгийн их тоглогдож байгаа Чайковский Рахманинов. Рахманинов мөн л энэ консерваторийг төгссөн хүн. Тэгэл ерөөсөө тэр дэлхийд хөгжмийн тоглож байгаа, дэлхий одоо хөгжмийн сонсож байгаа тэр бүх алдартай төгөлдөр хуурч одоо Рихтер гэж байж байна тийм ээ. Энэ консерваторийг төгссөн Негауз гэж алдартай багш сургууль. Ерөөсөө энэ 151 жилийн түүх ярих болно л да. Ийм сайхан түүхтэй сургууль байна. Манай мөнх ертөнц шиг сонин бас Санкт Петербургийн консерваторыг одоо бэлгийн дамжуулсан дараа гэдэг үлээ те. Тэгээ би бүр ирээд байтугай төгсөөд мэдсэн юм байна дараа нь те. Нөгөө хөгжим судлаач Батчаргал гэж багш үүдэг. Тэгээ доктор Америкт үүдэг. Батчаргал багш яг чи төгсөөд ирсэн бол багш чанд баяр хүргэе гэдэг хэлжсэн те. Ерөөсөө манай сургууль маань бол Оросын хувьд бол ууган хөгжмийг сургууль. А энэ сургуулийг бол яг одоо хөгжмийн зохиолч мэргэжлэр бол Монгол төгсөөгүй байгаамаа. Тэгээ анх бол бэлгийн дамжин зургаа ирж ирсэн. Тэгээд ингээд ийм асуудалд орсон. Тэгээд дараагаар нь бол яг энэ сургуулийг бол 1943 онд баха анх Сэмбийн гончиг сумлаг барьж ирсэн. За тэгээд залгаад яг одоо эх орны 2 дугаар дайны үйлстэй. Тэгээ мөрд орж байгаа ирж ирсэн 50 онд. Тэгээ чойдоггүй, ловсон шаруугаа, хайдаггаа гэж ерөөсөө бүгд л энд ирж ирсэн. Бид бүхэн өнөөдөр Москвад ингээд Чайковскигийн хөшөөнийхөө дэрэг таартайгаа уулзаад аялын тойрог нэвтрүүлгийн бид нэр бас их сэтгэл их үеиг байна. Пушкин чинь нэг Болдины намар гэдэг намар хамгийн гоё шүлэг түүх байдаг шүү дээ. Тэр шиг та нарт бас юм яг хөө жоохон гүнигтэй байх боловч саагаараа бол тийм онгод төрдөг болоо гэж бодож байна тийм шүү дээ. Би ч өөрөө намар төссөн хүн шүү дээ. Намарын үйлрэл сайхан. Сайхан ерөөсөө л бүхэл шим хичээлийг одоо хурааж авдаг. Тэр боловсрч гүйцэн ургацаа бол намар хурааж авдаг шүү дээ. Тэгээд уран бүтээл хүний хувьд ч гэсэн бас л намар энэ сайхан цаг үед уран бүтээл төрөх дуртай та. Манай ертөнц чинь одоо бас манай pop талын дуунууд бас их сүүлийн үед нэг шуурхай одоо яаж тэрийг өргөжлүүлж байгаа. Сараагчд хоёр нэг CD гаргана гэж ярьжсэн. Тэгээд яг хаа бас 8 дуу гаргасан бит хоёр тийм. Тэгээд яг одоохондоо би энд ирсэн завсарласан байна. Нэг ариунат дуу хийжсэн. Тийм ариуна ихч тийм ерөнхийдөө дуугаа гаргаад явуулна гэж хэлжсэн. Тэгээд хурд хамтлагтаа бас 7-8 дуунд ажилласан байгаа. Тэгээд за ингээд манай ах トゥ хоёр хөгжмийн зохиолчтой улам ихийг бүтээгээд манай өнөө үеийн сонгодог хөгжмийн одоо нэрт мастерууд болох ерөөлийг дэвшүүлээд ингээд энэ төр зуурханд жоохон уулзалтаа өндөрлөе гэж бодлоо. Та хоёртай амжилт хүсье. Аяллаа тойрог нэвтрүүлгээр бас Москвад уулзаад тэр тусмаа бас энэ алдарт Чайковскийн консерватор энэ алдарт хөшөөний дэрэг энэ хөшөөг бол ер нь Москвад сурж ирсэн хүмүүс бүгд мэднэ. Энэ хөшөөгөөр бараг дан цомог зургийн цомог гаргачихаар тэгж их зураг даруулдаг юм хөшөө шүү дээ. Тэгээ энэ сайхан хөшөөний дэргэд ингээ та бүгдтэйгээ хоромхон ч гэсэн бас сайхан ярилцлага өрнөсөнд их баяртай байна. Та бүгдийн ажилд бас амжилт хүсье. Сайн яваа. За бай. Санкт руугаа яваа. Mongolia сейчас. Оросын мэдээллийн сайт Монголын тухай. mongolnow.com За өнөөдөр Москва хот нэлээд сэрүүхэн байна шүү. Одоо нэмэх 6 градус гэсэн мөртлөө Москва голын жавар бас нэлээд. Бид нар шиг гол дээр зогсож шүү. Тийм учраас тийм зөөрөн байна. Одоо ийм сонин бүтээн байгуулалт саяхан энийг нээлттэнд болж ирсэн би яг санаж байна. Энэ шинэ парк шүү. Нэг хуучин Российн зочдууд байсан тэр байр суурин дээр одоо ийм шинэ гоё
парк нээсэн. Манайхаар бол үндэсний цэцэрлэг төрөл юм а да. Энд бол нэг гоё юм энэ ландшафтны дизайн тийм ээ. Одоо орчин үеийн хэллэгээр ийм цэцэрлэгжүүлэлт газрын зохион байгуулалт энийг яаж хийж чадчих юм. Хотыг чимээд хажуугаар намралт зугаалга хийх, гэрүүлээрээ одоо цагийг зөв өнгөрөөх. Ер нь Москвагийн агуулсан анзаарсан баг. Энэ тийм бульварууд одоо гэж ярьдаг штэ. Мод ихтэй, төглүүд ихтэй. Харахад маш их зай талбай байгаа мөртлөө голоор нь байшин барихгүй. Хичнээн гоё ингээд цэцэрлэгжүүлээд. Сая өнөөдөр хоёулаа сая нийт үзээ сууж хахад урчин сая 27 ширхэг бүдүү модыг ингээд тайрайтсан байгаа байхгүй юу? Тий, одоо юу хийх гээд байгаа, яах гээд байгаа бодвол одоо хэрэгтэй юм байл гэдэг. Устгахтаа маш мундаг гарамгаа. Андаа шөнөөр хийх юм аа. Өдөр завгүй байд юм шиг байна. Тэр нэг юм дүүчин гүүрмөр хийх гээд, зам хийх гээд энэ яах гээд. Гэтэ тайрахгүйгээр ингээд тусгай аппаратаар ингээд суглаад ондоо газар шилжүүлдэг тийм технологи гарцсан байлаа шүү дээ уулна. Манайхны одоо нэг зам харгуу янзлахтаа ямар учиртай би бас ойлгодог юм. Ингээд явж байгаа л бас нэг гой юм хараад ингээд бас хоёлаа ингээд бас нэр хөдлөөд байгаа юм аа. Хөнгөн гоныг төрөө. Яах вэ ингэж хийж болдгоо. Заавал тэрнийг одоо тайрч устгаж тэгжиж нэг юм хийж яадаг өөр газар мандсан юм шиг те. Энэ хажууд дулааны цахилгаан станц байна. Нэг олон яндантай. Би ингээ харсан чинь Титаник хөлгөө онгос санагдаад байна. Их гоё. Битүүрийн ард Москва хотын одоо гол улаан талбай, Кремль. За тэгээ цаашаа харахаар нөгөө өчигдрийн Битүүрийн аяс шинэ Москва. Нэг юм задгаа театр бас байгуулсан. Энэ дээвэр энтрийн барууноос одоо хамгаалсан маш гоё хийж байгаа. Энд зингээр том шоунууд хийж болно шүү дээ. Манайх бол бүр болох юм байгаа шүү дээ. Жишээ нь уулын ам энтертэй юм ингээд ашиглаад. Өнөөдөр хэдийгээр хидчэнэн хүүтэн сөрөн байгаа ч гэсэн хоёлаа Монгол текстайлийнхаа наас ноолуураар ингээд дулаацаж явж ш тавилаа. Энэ хавийн орчин их гоё юм аа. Москва хотын хамгийн гол бэлэг тэмдгүүд бүгд ингээ алган дээр тавьсан юм шиг гоё харагдаж шít. Mongolia сейчас. Оросын мэдээллийн сайт Монголын тухай. mongolnow.com. Өнөөдөр бид нэр Хуучин Арбатаар ингээ аялаад одоо шинэ Арбатыг ингээд үзээ явж байна. За өдөр бид хэд ингээд шинэ Арбатаар ингээ аялаа явж хахад нэг тийм сайхан харагдахгүй байсан. Яг орой болохоор нэг сайхан харагдах юм аа. За одоо бид нэр одоо шинэ Арбатын гудамжны хамгийн одоо алдартай газар руу орох гэж байна. Энэ газар болохоор одоо Жигули гэдэг нэртэй тийм пивний газар байгаа. Энд болохоор одоо Оросын алдартай маш олон урлаг спортын одууд одоо ирж ирсэн. За манай монголчууд бол сайн мэдэндээ Оросын нэрт одоо дуучин Кобзон, Иванушки International. За тэгээд ер нь маш олон алдартай дуучид ирдгээс гадна улс төрийн зүтгэлтнүүд одоо ирж ирсэн. Тухайлбал Леонид Ильич Брежнев одоо энд ирж сайхан пив ууж ирсэн одоо ийм алдартай газар юм байна. Одоо хэдүүлээ ингээ сайхан Жигули гэдэг сайхан пивний газар орж ирсэн. Сонирхээ. Ямар шоухан газар байдığım бол яахааргүй одоо Москвад ирсэн шинэ Арбатад ирсэн хүн бүхэн бас энд орж ирж нэрийнх нь пивийг уудаг бас нэг тийм чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлдэг одоо ийм газар юм байна. Хэдүүлээ ямар ч байсан энэ газар нэг ороод сонирхээ. Энэ пивний газар болохоор одоо Жигули гэдэг нэртэй газар. За Жигулиг бол манай үзэгчид бол сайн мэднэ. За Брежневийн үед Оросын одоо хамгийн алдартай автомашин байсан. Тийм ч учраас можно. Да. Тийм ч учраас одоо энэ пивний газарт одоо 1960-аад оны үед залуучууд хүмүүс цуглаж бас яриа хөрөө өрнүүлдэг ийм газар байсан. Тийм учраас бас энд залуучууд Москвад ирсэн хүмүүс одоо Арбатад ирсэн ус заавал энэ дээр пив уудаг ийм заншилтай байдаг юм байна. За миний хувьд ч гэсэн бас тэр заншлын дагуу орж ирээд ингээд
шинэ Арбатар ингээ аялж байна. Энэ 1960-аад оны үед нэлээд өрчмөдтэй хөгжиж явж байгаад за хожим өөрчлөлт байгуулалтын үед одоо энэ газар бас хаагдсан одоо ийм түүхтэй байт юм байна. За ер нь 1960-аад оноос хойш бол маш олон улс төрийн зүтгэлтнүүд одоо Оросын одоо том одоо зохиолчид, яруу найрагчид бас эндээс пив уудаг. Ер нь Орос улсын хувьд бол одоо пив уухтаа бол нэг аригтлалт бол биш. Олцоо пив уугаад яруу найргийн тухай, улс төрийн тухай, хөгжмийн тухай маш их тийм олон сайхан яриа өрнүүлдэг байсан. Тийм учраас энэ яг пивний соёл гэдэг талаасаа бас хотын соёл гэдэг талаасаа манайд бас яг ийм төрөлдсөн клубүүд бас нэгдэх зүгээр гэж би бодож байна. Ялангуяа энд бол ямар нэгэн байдлаар одоо урлаг спорт олон төрлийн яриа өрнөдөг. За энд бол мэдээж одоо дараа жил Москва хотод одоо хөлбөмбөгийн тэмцээн болох байгаа учраас энэ жигүүрийн одоо пивний газар бол маш их одоо хүнээр дүүрэн байх гэж би бодож байна. Энэ газрын нэрийн хуудас болсон хар пив одоо шар пив ингээ хоёр янзын пив захиалаад авч байна. Маш сайхан амттай. Сүүлд ямар улсууд ирсэн бэхээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Медведев өдөр энэ дэрж бас пив уужсан ийм газар юм байна. За хажууханд бол жижигхэн түргэн хоолны газар байгаа. За эндхийг бодлох юм бол арай хямдхан. За ер нь бол хоолных нь үн менюг нь бас ингээд сонирхоод үзлээ л дээ. Ер нь бол бас нэлээд үнэтэй газар юм байна. Одоо пивийг Камчаткийн хавчтай гэхэд 8800 рубль. За бараг 400 мянган төгрөгийн үнэтэй ч юм уу. За энд бол ерөөсөө тийм хавчтай пив янз янзын сайхан нэрийн хоолнууд байж байна. Доотлын үн бол ер нь 500 мянгаас одоо ингээд эхлээл явцдаг ийм газар юм байна. Тэгээ бидний хувьд бол яг энэ бас нэг Арбатад ирснийхаа дурсгал болгож одоо энэ сайхан ингээд пивийг амтлаад ингээд сууж байна. Шар нь илүү сайхан амттай юм байна. Яг ингээд сайхан өдөр ингээд сайхан хоолныхаа дараа хоолоо шингээгээд уухад бол маш сайхан. К нам в ресторан очень часто приходят известные люди, как Иосиф Давыдович Кобзон. Заходил Владимир Путин с Медведевым, Песков заходит. Достаточно много известных людей, которые заходят в наш этот популярный, замечательный ресторан «Жигули». «Жигули», которые стоят у нас на выходе, это у нас стоит как реклама. Мне очень нравится новый Арбат. Мы можем вас прокатить на нашем «Жигули», если есть желание у вас. Да, спасибо, что были у нас. Синие московские метели. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Москва хот дахь төлөөлөгчийн газар нь анх байгуулагдсан цагаас өнөөдрийн хүртэл Улаанбаатар төмөр замын мэргэжлийн албадууд хилцүүтэй хамтран олон улсын хэмжээнд Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэгдэж байгаа транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх олон улсын зорчигчийн 5 дугаар галт тэрэгний Улсын холбооны улсын нутаг дэвсгэрээр 5 тухтай аялах, аюулгүй хөдөлгөөний аюулгүй байдал анхаарал тавьж ажилладаг. Мөн энд байдаг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түнш байгууллагуудаа нэгт хамтран ажиллах, төмөр замын чиглэлээр суралцж байгаа Монгол оюутнуудаа байнгын харилцаа холбоотой ажиллаж дэмжлэг тусцааг байнга үзүүлсээр ирсэн. 2018 онд улам ихийг бүтээхийн үлзийтэй өрөөлийг төлөөлчийн газрын хамт олонны нэрийн өмнөөс дэвшүүлж байна. Сайн яваарай энэ замдаа. Бордон бүтэй хараарай. Сайн сууж байгаа. 18 онд уулзцай энэ ерөөдөө. Сайн сууж байгаа. Хөлбөмбөр дахиж ирнэ. За тийм. Баярлалаа Москва.
хэдэн градус байна гэнэ? Нэмэх 5 градус. Олоохон байна тийм. За бид хэдийн үед өчигдөр Москвагаас хөдлөөд шөнийн галт тэргийн цуусаа. Гэтэ бүр нэг хурдан биш. Ер нь галт тэрэг нь 3 янзын галт тэрэг байдаг юм байна. Маш хурдан явдаг галт тэрэг. Тэрийг Сапсан гэж нэрлэдэг. Ерөөсөө нэг 4 цагийн Москва Санктын хооронд. За нөгөөх нь болохоор хурдан галт тэрэг, удаан галт тэрэг гэдэг нэг 3 янзын галт тэрэг байж. За бидний хувьд шөнийн галт тэрэг сонгосон их ашигтай байна. Шөндөө сайхан унтаад явчихна. Буудлынхаа мөгийг хэмжин. Хоёрдугаарт үн нийлэн боломж юм байна. Нэг хүний 2000 рубль гэдэг чинь 80 гаруй мянган төгрөгөөр ингээ сайхан амраад явж байна. Паспортоор явчихад бас дажгүй юм байна. Яг суудлаар нь оруулдаг. Тэгээ бас хараа хяналтыг сайтай юм байна. Бидэд билетээ Монголоос авцсан. Санкт-Петербург руу 5 дахь өдрийн галт тэрэгний билет авахд маш их очер дугаартай юм байна. Яагаад тэгэхээр 5 дахь өдрийн галт тэрэгний билет юу н олддгоо 7 хоногийн өмнө загтаг. Бид нар Монголд байхдаа манай нэвтрүүлгийн бас хамтрагч Holiday Travel компаниас ингээд шууд билетээ бичүүлээд ингээ авчихсан. Оросын нутаг дэвсгэрдээ байгаа галт тэрэг болон онгоцны билетийг шууд бичдэг ийм компани байж. За манай үзэгчид мэдэх байхаа Сквадрон талбайн баруун талд одоо байрладаг ийм компани байгаа. За бид хэдийн хувьд одоо Санкт ирээд 3 хоноод Москва руугаа уцна.